За сайн байцгаана манайхаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ энэ шинээр гарсан тоглоомын ер нь хамгийн сүүлийн хамгийн явхад хэцүү хамгийн амар родыг харуулах болно тий. За одоо ингээ бичлэгтэй шууд орё тий. Одоо та нар ингээ миний нуруунд харагдаж байгаа бол нэг далавчтай нэг амар олон нүдтэй ямар ч юмтэй энэ родыг нэг иймэрхүү амар род байгаа л. Тэгээ энэ родыг 1000 левел хүрэхээр авдаг даа нэг иймэрхүү. За шууд эффектийг харъя. Статус гэх юм бол нэг иймэрхүү байна. Lure speed нь 95%-тэй, lag нь 100%, control нь 1.3, resilient нь 20%-тэй, max kilogram нь infinite. За нэг иймэрхүү рол байна да. За энэ дараа тод харагдах бах. За эффект. Ёо. Ингээл болоо шууд загсаа ирч. Шууд шидэл одоо энийг харж энэсээ. Одоо ингээ шууд дүүлчих. Ёо, ийм амар род. За дахиад нэг харъя. Ёо, энэ эффект ингээ харах юм бол бүр солир бууж байгаа юм яаж хаа. Гоку говрээд байгаа юм яаж. Амар род байна. Энэ бол одоогийн тоглоомд байгаа хамгийн шилдэг род гэдэг байгаа шүү. Ёо. Яй. Амар. За энэ родон дээр ингээд шууд quick review видео хийчлээ. Ер нь би туршиж үзсэн л дээ. Энэ родор нэг авахд хэцүү загас байдэн шүү дээ. Megalodon гэх мэт. Одоо Megalodon-ыг авахын тулд амар удаан аваад идэн шүү дээ. Энэ род болохоор шууд skill-ээрээ шууд нэг шидэл авчна. Ямар ч тийм хүлээх шаардлага байхгүй. Шууд нэг шидэд авчлээ. Амар. Одоо ингээл энэ skill нь болохоор ямар ч загас дээр үйлчлэлт юм байлээ. Ийм амар. Яр cool. За нэг иймэрхүү род байна да. За тэгээд энэ бичлэгийн өрөө дуусгалаа. Дараагийн бичлэгээ болохоор жоохон удаан тэгээд шинэ апдейтаар яг ямар юм гарсныг тайлбарлаж өгнө. За subscribe дарахаа бити мартар манайхаа. За баярлалаа.